компьютер ачаалъя. За тэгэхээр энэ хайлтын цонхон дээр нь маузаа барьшуулаад видео эдитер гэдэг бичгээр энэ видео эдитер юм аппликейшн маань харагдаж байна тийм ээ. За энэ аппликейшн маань болохоор Windows үйлдвэрлэлийн систем одоо таны компьютер дээр суухад хамт ингээд агаа суучдаг ийм эдитер байгаа. Тэгэхээр нэмж нөгөө нэг одоо видео эдитер нэмж суулгахгүйгээр яг энэ өөрийнхөө үйлдвэрлэлийн систем дээр байгаа энэ эдитерийг ашиглаад хэрвээ одоо хичээлээ засварлыг гэвэл энэ эдитерийг ашиглаараа. Ашиглахад энэ үнэхээр хялбархан. За одоо энийг ачаалъя. За энд би бол энэ видео эдитерийг жижигхэн хэмжээний юм уу YouTube бичлэг хийх юм хийхэд бол маш их амархан ашиглахад аюу амар идэг болохоор энийг бол нэг хэрэгэлдэг. За одоо тэгээд шинэ ажлын талбар үүсгэдэг new video project гэдэгтэй дараа. За энэ дээр нь видео хичээл хийх гэдэг ингээд ийм project гэвчтэй нэрлээ. За одоо энэ эд гэдэг дээр одоо бид нөгөө өчигдрийн хичээл дээр хийсэн нөгөө нэг бэлэн презентацийн бүгдээрээ нөгөө дэлгэц зэвсдэг програмаараа видео болгосон шүү дээ. Одоо тэгэхээр өнөөдөр нөгөө тэр видеого оруулж ирнэ. Одоо нөгөө тэр видеоныхаа хэрэггүй хэсгийг бүгдээр хасгаж байгаа тийм ээ. За тэгэхээр эд. За тэгээ энэ from this computer гэдэг компьютерээс оруулж ирэх өөрийнхөө компьютерээс. За энийг сонгоо. За миний компьютер хаана байлаа? За энэ дээр зөвхөн сая хуулаа тавьдсан хааш орч. Захин бичил хийх гэдэг. За эндээс шинэ 8 үсэг гэдэг бичлэгийг заавар. За ингээд видео оруулаад ирлээ. За одоо энэ засварлах ахид нэмж одоо юу оруулах бол need from гээл нэмэл ингээд оруулаад байна гэсэн үг байхгүй. За зураг оруулъя гэх юм бол ингээд тий зураг. За одоо энийгээ засварлахдаа ингээд доош нь чирээд storyboard гэдэг дээр оруулчихна. За тэгээд энэ цонхон дээр болохоор бидний яг видео харагддаг. Энэ доод энэ storyboard гэдэг хэсэг дээр бид нэр видеого оруулж ирээд за энэ доор нь болохоор засварлах төлөвлөд байдаг. За энэ видео Windows дээр гэдэг видео эдитер бол ашиглаад тест үнэхээр хялбархан. За одоо бүгдээрээ видеого харъя. Яг аль хэсгийн тасал дээр тий. Урьдчилан бэлдээ. За тэгвэл би багш нь ингээ. За одоо энэ нөгөө хоёр талаас нь шахаад ингээд хэрэггүй хэсгийг ингээ урд хоёр талаас нь шахахад тасдахад зориулсан энэ хэрэглүүр маань энэ аахгүй юу? За одоо энийгээр ингээд ерөнхийдөө ингээ гүйлгээд харна. За багш нь яг дуу оруулж байгаа хэсгийг авъя. Ачаална. За ингэж за За ингээд хоёр хүнд ачаалчлаа тийм ээ. За одоо нөгөө скриптийн дагуу бүгдээр ингээд ярина. За яг ярьж байгаа. За би болохоор юу вэ? Энэ яг нөгөө ачаалж байгаа хэсэг байгаа шүү дээ. Презентацийн маань. Энэ хэсгийг PowerPoint-а ажиллуулнаа. За би яг энэ ажиллаж байгаа хэсгийг авъя. За тэгээ видеоныхоо одоо ингээд хэрэггүй хэсэг. За яг ингээд презентацийн ингээд бүрэн ачаалж байгаа шин хөдөлгөөн эдрийг харуулад байгаа тийм ээ. За ингээд энэ хэсгийг авъя. За тэгэхээр би ингэж ингээд энэ хоёроо ингээд шалгана. Яг миний тэр хэсэг орж байгаа. За ингээд орсон байна тий. За энэ хэсэг маань эхэлж. За тэгвэл ахиад ингэж аваад энэ илүү хялбар. За одоо ахиад би одоо саяны бол ингээд хоёр талаас нь тарилаа. Одоо энэ дундуур нь тасалдгийг split гэдгийг хэрэглэж үзье. За энэ маань юу гэдэг вэ? Тэгэхээр за одоо би нөгөө юу яах гэдэг. Өнөөдөр хичээлээрээ бүгдээ диск сая бол энэ хэсгийг авсан тийм ээ.
8 үсгийг бичиж сурнаа. За ингээ ачаалал Скриптийнхаа дагуу бүгдээр ингээ ярина. За ингээ хоёр хүнд нь ачаалчлаа тийм ээ. За одоо нөгөө скриптийнхаа дагуу бүгдээр. За одоо энэ скриптийнхаа дагуу ярина гэд ингээд ярьж байгаа зү. Энэ хэсгийг би авч хаяа. Энэ надад хэрэггүй тийм ээ. Би монтажлж байгаа юм чинь. За ингээ ярина. За яг энэ за сайн байцгаана уу гэдгийгс яг юм. За тэгэхээр энийг ерөнхийдөө ингэж жагаад энэ дундуур нь таслана гэсэн үг видео. Ингэж тэмдэглэж жагаад дүн энэ төвчийг дарчна. За тэгэхээр видео минь ингээд тасарчлаа. Тэгэхээр эхний хэсэг бол хэрэггүй надад тийм ээ. Төгсгөлийн хэсэг хэрэгтэй учраас би ингээд өмнөх хэсгийг delete хийж байгаа. За одоо энийг нөгөө энэ урд талаас нь настгийг ашиглаад хэрэгтэй хэсгээ тастаж аваа. За одоо энэ за ингээ хоёр хүнд нь ачаалчлаа тийм ээ. За одоо нөгөө скриптийнхаа дагуу бүгдээр ингээ ярина. За ярина гэж чинь тийм ээ. За энийг өчиг. За ямар юм. За сайн байцгаана уу? Өнөөдөр хичээлээрээ бүгдээ үндсэн байрлалын 8 үсгийг бичиж За одоо би ингээ текстээ уншиж чинь тийм ээ. За тэгээ буцаад юу. За гараараа. Нэр бичиж тогтоо. Юу бичиж сурахын тулд 10 дугаар бичиж зориулсан програм дээр юм дасгалууд хийнэ. За нэгдүгээрт нь үсэг тогтоох дасгал хийн, хоёрдугаарт нь үг үсэг дасгал нэг, гуравдугаарт нь үг үсэг дасгал 2 гэсэн дасгалуудыг хийнэ. За тэгэхээр тухайн одоо 8 үсгийг хэрхэн бичгийг дараагийн видео бичлэгнээс хараарай. За одоо би хараараа гэдэг хүртэл би авах хэрэгтэй байна. За одоо ингэж шалгана. Видео бичлэгнээс хараарай. За ингээ яг хараараа энийг ингээ уршин шахсан. За тэгэхээр миний хэрэгтэй хэсэг таслагдаж авсан ба. За одоо эхнээс нахад үзье. Тэгэхээр энийг уршин хоош ингээ маусаараа чирээд хана штэ тийм ээ. За сайн байцгаана уу? Өнөөдөр хичээлээрээ бүгдээ үндсэн байрлалын за одоо энэ 8 үсгийг хэрхэн бичгийг дараагийн видео бичлэгнээс хараарай. За яг миний хэрэгтэй хэсэг бол авсан байна тий. За одоо бүгдээ эхнээс нь харъя. За сайн байцгаана уу? Өнөөдөр хичээлээрээ бүгдээ үндсэн байрлалын 8 үсгийг бичиж сурнаа. За одоо би энэ хичээлийн за одоо төгсгөлөө авч 8 үсгийг хэрхэн бичгийг дараагийн видео бичлэгнээс хараарай. За одоо урд талд нь ингээд нэг интро гэж ярьдаг юм аа. За тийм юу оруулъя. Одоо презентацийн хичээлийн. За тэгвэл энийг буруу энэ тарьчлаа. За delete гэж. За тэгвэл энэ байршуулж байгаа энэ add card гэдэг нь болохоор юм. Одоо title буюу тухайн юуны чинь видеоны гарцгийг өгөх боломжтой. За энэ дээр дарчээ. За хамгийн их. За энэ дээр нь бүгдээрээ текст бичнэ. За тэгэхээр энэ текст гэсэн юм байна. За энэ background-ыг бас ингэж өөрчлөлтөө. За одоо би эндээс энэ цэнгэр ягаан өнгө явчих тийм ээ. Окей. За ягаан өнгөн дээр одоо би цагаанаар цагаан за бичих. За энэний гарцтай. Тэгээ эндээс нөгөө төрлөө сонгож болно. Ямархуу байдлаар гарцгнуудаа гаргах уу гэдэг энэ баруун талынх нь animated text style гэдэг дотроос. За би ийм энэ онцгой байна тийм ээ. За ингээд байрлалаа сонгоод явчих нь. За би тэгээ classic гэдгийг сонгоч. За одоо тэгээ нөгөө байрлал нь энэ текст маань яг хаана гарахыг видеоны маань гэдэг. За доо талд нь, хажуу талд нь, зүүн талд нь, дээд талд энийг сонгоч. За одоо бүгдээ харъя. Энэ видеон дээр нь текст гардаг бич. За тэгвэл энэ текст гардаг. Видеон дээр л текст өчг гэдэг ааш. Тэгвэл энэ хэсэгний дотор зурагтай текст гэсэн бот гарна. За энэ дээр нь нэгдүгээр хичээл дөө. Нэгдүгээр хичээл. За энэ мэнийг хаана гарах вэ? Одоо ингэж байрлуулж болохгүй тийм ээ. Яг тэгвэл хичээлийн минь хаагаад байгаа учраас хаана байрлуулах вэ? Тэгээ ямар загварыг сонгох вэ гэдгээс ингэж.
шалгаж үзэн. За энэ бол биш байна тийм ээ. За эсвэл энийг ингээд сонгоч. Эсвэл энэ классик гэхээр ингээд хаагаад байгаа юм. За энийг сонгоч. Энийг сонгоод тавьчих тийм үү? За тэгэхээр энэ юу юм хаагаад байна. Тэгэхээр дээр нь бас болохгүй байна тийм ээ. За тэгэхээр энийг бол сонгож болохгүй байна. Яг бол яг гол нөгөө юм дээр маань барьшаад байгаа учраас. За энийг үзье. За яг ингээд оруулчих болно тийм ээ. Заавал текст оруулах гад яг оруулах шаардлагатай бол яг ингэж оруулаар гэсэн үгнээс багш жишээ болгож оруулж байгаа ч үү. Яг энэ одоо энэ тал дээр ямар нэг юм бичигдэхгүй ингээд тухайн хичээлийн чинь презентацийн дээр гол одоо хэлэх гэж байгаа зүйлийг чинь хаахгүй байх юм бол энэ текстийг ингээд оруулаад хийж болно тий. За миний хувьд бол яг энэ баруун талд нь байршуулж болохгүй нь яг бол гол энэ бус мэдээлэл маань хаагаад байгаа учраас за бүхэн эсвэл дээр нь юм уу доор нь л ингэ байхад миний энэ гол юмнуудыг хаахгүй байгаа учраас доор нь тавьчих. Тэгээд энэ видеоны аль хүртэл одоо энэ бичиг маань гарахыг гэдгийг ингэ тохируулж өгдөг. За одоо энэ дээр бол байхгүй байх нэ тий. За бүр энэ бичлэгийг дуустал нь байлгая гэдэг юм бол ингээд уулаад байх нэ. За одоо ингээд бичлээ. За тэгээд видеоныхоо хурдыг бас өөрчилж болдог байгаа. За одоо энэ хэсгийг арай жоо удаан юм байна тий. Хүмүүс ингэ хараа. Энийг илүү хурдан болгоё. Тэгвэл тухайн видеогоо ингээд сонгож байгаа. Энэ speed гэдэг дээр нь дарна. За тэгээ энийг би нэг 16-гийн хурдтай болгочих. За одоо бүгд харъя. За тэгээ нэг чигчүүч гэсэн дуу гараад ирээ. Дууг ингээд хаачих болно. За одоо харъя. За сайн байцгаана. За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээрээ бүгдээ үндсэн байрлалын. За одоо энийг энэ motion гэдэг дээр нь жоохон нааш нь татах. Тэгээ янз бүрийн эффект бас ингэж оруулж болдог байгаа. Эндээс нь янз бүрийн юмуд сонгоод оруулж болно. За энийг сонгоё. Яг ингээд нэг бас хүүхдүүдийн нөгөө нэг бага ангийн хүүхдүүдийн анхаарлыг татгаар янз бүрийн юмуд хичээл хэлж мэлж байгаа юм уу яг зохицуулаад ашиглавал бас хөөрхөн юм лээ. За сайн энд одоо ингээд хийж байгаа юм тий. За тэгээ энэ юугаа бас яг юуг нь тохируулж өгч болдгийг шүү. Одоо энэ эффект оруулсан шүү дээ тийм ээ. Энэ эффект мэ тий энд байна тийм үү. За тэгвэл энэ хаана яг хааханд гарч ирэхээр оруулах уу энэ төр гээл бүгдийн том хэмжээг энийг нь бас ингээд сунгаж тохируулах боломжтой байдаг шүү. Энэ сонгогдохгүй юм. За байрлалын ягаал хэмжээг нь өөрчлөх боломжтой юм байна. За тэгээд энийг дахин олныг гаргаад хаана гарч болно. Энийг копидад эсвэл эндээсээ сонгоод энэ 3D бас байдаг шүү дээ. Ингээ хөлгөөнтэй нэг анимашн энтертэй. За бүсэн харуулъя дөө. За энэ цагсыг оруулж үзье. Хүрэн өнгөөр тэмдэглэж өглөө. За мөн энэ зурган дээр зүүндэд байгаа болно. Нөгөө нэрээ хөлгөөнийхөө нөгөө анимашныхаа чиглэл энэ зэрэг бас ингэ тохируулж өгч болдог. Ямар хөө хөдөлгөөнтэй их үү гэдэг. За бүгд хараа. Цэнхэр өнгөөр тэмдэглэсэн. За зүүн гарын хуруунуудаар бичигдэх үндсэн байрлалын дөрөв хэсгийн хүрэн өнгөөр тэмдэглэсэн. За нэг юм харуулж болно. За хичээл тэгээ зохицуулаад хамгийн гол нэг зохицуулаад хэрэглэх нь чухал тий. За багш нь өнөөдрийн үед бол яг ингээ хамгийн энгийн ингээд ер нь видео засварлах энэ ойлголтыг л өгөх гээд энэ програмыг ашиглаж харуулж байгаа юм шүү. За дараагийн хичээл дээр яг бид нэр цахим хичээл хийхэд зориулагдсан юм засварладаг програм байгаа. Тэн дээр бол илүү түлхүү ажиллана багш нь. Өнөөдрийн үед бол та нар энэ програм дээр өөрсдөө дадлага хийгээд янз янзаар туршаад үзээрэй за. За одоо энэ motion гэдгийг нь ашиглаж үзье. За motion гэдэг нь яг юу вэ гэхээр нөгөө нэг дүрсийг ингээд зарим дээр нэг холуулж наашлуулад идэв штэ тий. Тэр байна. За одоо тэгвэл би голоос нь нааш нь татаж энэ цааш нь тий. Голоос нь хоёр тийш нь ингээд ойртуулъя. За энэ ингээд тухайн юг сонгохоор ингээд ямархуу байдлаар өөрчлөгдөж байгаа үед нь бол харагдаж байгаа тий. За ингээд тэгээд бас ингээд нөгөө юугаа бас харахтай ингээд хит ингээд наашлуулангууд энэ юу
бичиг мэжиг маань байхгүй болчих тийм ээ. Тэгэхээр энийг бол хэрэглэх шаардлагагүй байна тийм үү. За зүүн тийшээгээ болгоно. За энэ бол. За ингээл та нар энийгээ тохируулаад ингээл. За багш нь бол энийг сонгож болохоор. За одоо тэгээ нөгөө видеогоо бас нөгөө зарим нөгөө уцаа яаж бичснээс хамаарат ч юм уу эсвэл янз бүр юмнаас л бид нэр эргэцэн мэдэн шүү дээ. Тэгвэл энийгээр ингээд эргүүлээд ингээд тохируулж болох юм шүү дээ. Видео хэрэгцсэн байна. За тэгээ тухайн видео дэлгийд хийх ингээл. За одоо бүгдээрээ нэг гоё дуу оруулъя бэкграунд. За эндээс нь бол бэлэн юм дуу ингээд сонгоод оруулчих болно. За тэгтээ энэ дуунуудыг сончлаа. Эсвэл өөрийнхөө дуртай дууг болохоор энэ custom audio гэдэг рүү ороод энэ add audio file. За эндээс багш нэг дуу оруулж үзүүлье. За дуугаа сонгоё. Энийг сонгож дөө. Тэг биш. За одоо бүгдээ дуугаа сонсч үзье. За тэгэхээр энэ нөгөө эхлэлтэй шууд ороод ирж байгаа. Тэгвэл тэрийг нарай намуухнаас ингээд өндөр болохоор ингэж тохируулж байдаг. Төгсгөхдөө шууд таг гэж дуусчихгүй байхын тулд энийг сонгож өгдөг шүү заяа. За тэгээ монтажн дээр тэгээд бүгдээрээ цаашаа бүр ингээд видео эдитер засаг их дээр эднэрийн талаар ч гэсэн бас үзнэ. Заяа багш дараагийн яг захин хичээл хийх гол програм дээр багш нь яриад өгнө видео эдитер хийх. Сая бүр айдахнаас орж ирж байгаа биз. За одоо ингэж түүнийхээ дуун хитрхий чанга байна. Тэр энийг ингэ багсгачих болно. За сайн байцгаана уу? Өнөөдөр за яг ингээ хичээлээ ярих хэсэг дээр маань бас ингээ аяа ороод ирж байна тийм ээ. Энэ аятай авах бол цохимжгүй тий. Багшийн яриа тэгээ хөгжим хоёр давхцаад сурж байгаа хүмүүст бол маш их төвхтэй болно. Тэгэхээр энэ хэсгээс юу вэ? Интро энэ аяа бүгдээ хасъя. За тэхийн тулд энэ нараа custom audio гэдэг рүү орж агаад энийгээ ингээд за тэгэхээр бид нэрээ энд бол орохгүй тийм. За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээрээ бүгдээ үндсэн байрлалын 8 үсгийг бичиж сурнаа. За аудиог ингээ оруулчихна. За одоо төгсгөлийн арчилт нь энэ карт нэмж өгье. За тэгээ хэрвээ энэ хоёрыг нааш чааш нь болгоёг бол ингээд зөөгөл маус зөөгөд хоош нь уршин болгочих болох нэ тий. Хаана бол хаана. За энийг хооч нь болгоё. За одоо энэ дээрээ мөн текст өчөж өгье. За энийхээ дээрээ юу гэсэн дэж өгөх вэ? Дараагийн баяртай л хичээ зүгээр. Баяртай. Дараагийн хичээлээр уулзцгаая. За тэгээ энд аяа оруулж өгье. За энэ аяа дахиад ингээд давтаад оруулчих. За тийм. Энэ дээр л орох нэ тий. Тэгээ дуугаа жоохон багасгаад хоёроо сонгоод. За одоо бүгдээрээ ер нь эхнээс нь нэг шалгая. Урхуу байдалтай болж. За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ үндсэн байрлалын 8 үсгийг бичиж сурнаа. За багш нь одоо баруун гарын хуруунуудаар бичигдэх үндсэн байрлалын 4 үсгийг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн. За зүүн гарын хуруунуудаар бичигдэх үндсэн байрлалын 4 үсгийг хүрэн өнгөөр тэмдэглэжлөө. За мөн энэ зурган дээр зүүн дэд байгаа болно. Энэ компьютерийн гарны зураг дээр үндсэн байрлалын 8 үсэг маань хааханд байрлахыг багш нь тодтогч тэмдэглэж өглөө. За тэгээ эдгээр үсгүүдээ одоо бид нэр бичиж сурахын тулд 10 дугаар бичиж зориулсан програм дээр юм дасгалууд хийнэ. За нэг
нэгдүгээрт нь өсөг тогтоох дасгал хийн, хоёрдугаарт нь үг үжиг дасгал нэг, гуравдугаарт нь үг үжиг дасгал 2 гэсэн дасгалуудыг хийнэ. За тэгэхээр тухайн одоо 8 үсгийг хэрхэн бичгийг дараагийн видео бичлэгнээс хараарай. Энэ хөгжим маань болохгүй юм тий. Тэгэхээр энэ аяа жоохон за баяртай гэсэн үг миний хаана гарч ирд. За яг эндээс эхлэх хэрэгтэй юм тийм ээ. Хөгжим маань дургуулсан байна. За тэгээд хошно. За одоо ингээд бид нар энэ юу аяг онцгүй байна. Энэ 3D media гэсэн юм. Эднэрийг ер нь авч хаяа. Тэгэхэд бол ингээд delete хийдэг байхгүй. Тухайн яг хаана оруулсныгаа сонгож байгаа бол сая энэ видеон дээр оруулсан байсан учраас тэрийгээ сонгоод delete хийх дарж байгаа юм. За одоо ингээд бид нэр бүрэн болчихсон. Одоо эднэрийг нэгтгэхэд рендерлэх буюу экспортлох гэж байдгийг. За энэ дээр бол тэгэхдээ бид нэр энэ finished video энэ зүүн дээд ууланд байгаа finish video гэдгийг дарна. За ингэхээр нөгөө бидний одоо хэмжээг маань нэгтрэл хэмжээг бол харуулж байна. Тэгэхээр бүгдээрээ хай 1080-ийг сонгоно. За тэгээ export гэж. За тэгээ хаана хадгалах уу гэдэг маань харагдчихэв тийм ээ. За одоо багш нь нөгөө цахим хичээл гэдэг дотроо л хадгалъя. Тэгэхгүй бол дараа нь хаамаг бодолч юм бол бүгдээрээ хайгаад. За энэ дээр 8 үсэг гэсэн байгаа. Энэ дотроо хийчих тий видео. Одоо засварлсан гэдэг. Засварлсан гэдэг ингээд видео бол нөгөө энэ бол яг бичлэг хийсэн байх тийм ээ. Дарааны засварлсан гэдгийг ингэж орох. За ингээ экспорт хийж байна. За та нар маань болохоор энэ дээр ирнэ видео эдитинг хийх үндсэн ойлголтыг энэ програм дээр аавна. Дараагийн хичээл дээр багш нь үнэгүй ингээд янз бүрийн одоо тэмдэглэгээ гарч ирдэг. Бид нар ингээд програм ашиглах гарч ин доотлолт нь ингээд тухайн програмын нэр нь гараад идэв шүү дээ. Vector усан энэ тэмдэглэгээ гэж яриад байдаг ийм тухайн програмын нэр нь. Тим юу гараад ирэхээр жоохон онцгүй байдаг. Тэгэхээр тим тэмдэг гарахгүйгээр ингээд үнэгүй ашиглаж болдог програмыг багш нь заах болно. Тэгэхдээ яг цахим хичээл хийхэд зориулагдсан. За болчлоо. За бүгдээ видео гарч. За сайн байцгаана уу? Ингээд гоё монтаж хараа тийм ээ. За та нар маань өнөөдөр өөрсдийнхээ одоо хийсэн бичлэгийг монтажлаад тэгээд нөгөө даал үзээрэй. За дараагийн хичээлээр уулзъя.